Гэвч ертөнцийн эзэн анх сонгож авсан израильчуудаа бүгдийг жигшин голоогүй. Жишээлбэл би Израилийн Беньямин аймгаас гаралтай Авраамын нэгэн удам бөгөөд хожим нь Иесус Христийнх болсон юм. Эрт дээр үед Элиг ах гэгч зарлага израильчуудынхаа тухай гомдлож ертөнцийн эзэнтэй юу гэж ярьсныг та нар түүний сургаалаас уншаагүй гэж үү? Их эзэнтэй тэд өөрсдийн хийсэн хуурамч бурхтыг өргөмжлөхийн тулд таны зарлагуудыг алж таныг хүндлэхээр барьсан өргөлийн ширээг эвдэж хаяхад зөвхөн би л тэр хуурамч бурхан Баалыг хүндлээгүй өнгөрөв. Үүний төлөө тэд одоо намайг алах гэж байна хэмээн Элиг ах ертөнцийн эзэнт хэлэхэд үгүй чи тэдний дунд цор ганцаараа биш. Чамаас гадна 7,000 хүнээр би тэр бурхныг хүндлүүлээгүй. Тэд намайг яг чиний адил хүндэлж байна гэж ертөнцийн эзэн хариулжээ. Одоо ч гэсэн энэ байдал хэвээр байна. Үүнд ертөнцийн эзэн зарим израильчуудад хайр ивэлэн үзүүлж сунгаж авсан учраас цөөхөн боловч Есүс Христэд итгэсэн тэр хүмүүс ертөнцийн эзнийх болсон. Тэднийг ямар нэгэн сайн үйлс бүтээснийхэн төлөө ертөнцийн эзэн сунгаж аваагүй. Зөвхөн хайрласандаа л сунгаж авчээ. ертөнцийн эзних болохын тулд хүн бүхэн буян үйлдэх хэрэгтэй бол түүний хайр хэнд ч хэрэггүйсэн. Тийм ч учраас израильчуудын олонх нь ертөнцийн эзний өмнө өөрсдийгөө гэмгүй болгохыг хичээгээд чадсангүй. Зөвхөн түүний сонгож авсан хүмүүс л гэмгүйд тооцогджээ. ертөнцийн эзэн бусдыг нь зөрүүд болгосон учраас одоо ч тэд итгэхээс татгалзаж байна. ертөнцийн эзний сургаалд энэ тухай бичигтэй. ертөнцийн эзэн тэднийг хожим шийтгэхийн тулд үннийг ойлгох чадваргүй болгосон учраас тэд үнэхээр нүдэн балай чихэн дүлий болжээ. Тэд үргэлж ийм байх болно гэжээ. Бас Давид хаан энэ тухай хэлэхдээ тэд өөрсдийн зохиосон янз бүрийн ёслол заншилдаа хавх мэт хавчигдан баригдаж гэмт муу байдалдаа үлдсэн учраас ертөнцийн эзний шийтгэлийг хүлээх болтугай. Тэдэнд энэ байдлыг ухамсарлуулахгүй тулд юу ч ойлгох чадваргүй болгоос зохилтой. ертөнцийн эзэн тэднийг ийхүү гай зовлонд оруулах болтугай гэжээ. Гэвч израильчууд одоохондоо Есүст итгэхээс татгалзаж байгаа нь ертөнцийн эзэнд бүрмөсөн гологдсон гэсэн үг биш. Тэднийг татгалзахад өөр үндэстнүүд итгэх болжээ. Үүнээс болж израильчуудын атаархал хөдлөж аяндаа өөрсдийн үнэн байдлыг ойлгож эхлэх болно. Жинхэнэ Израиль үндэстнүүд Есүст итгээгүйхээ төлөө хохирч байхад өөр үндэстнүүд итгэн жаргалтай болж Яруусын баялагийг эзэмшиж байна. Иймээс хожим израильчууд Есүст итгэн ертөнцийн эзнийг болж эхлэхэд өөр үндэстнүүд аль хэдийн тэднээс илүү их Яруусын баялаг хурааж аз жаргал олсон байна. Үүнийг Израиль бус үндэстнүүд уншаад сайн ойлгож авах хэрэгтэй. Би Израиль биш хүмүүст Есүс Христийн тухай ярьдаг. ертөнцийн эзэн энэ ажлыг хийлгэхээр намайг сонгон авч өөрийн төлөөлөгч болгон томиллоо. Би энэ үргээ аль болохоор нэр төртөө биелүүлэхийг хичээдэг. Янз бүрийн үндэстнүүдийг Есүс Христэд хэрхэн итгүүлэхийг израильчууд маань хараад атаархан Есүсээс аврал олохыг хүсэж магад. Тэд Есүст итгэхээс татгалзсан учраас одоо ертөнцийн эзэнд гологдож оронд нь өөр үндэстнүүд Есүст итгэн нэгдэж аз жаргалтай болж байна. Тийм учраас израильчууд өөрсдөө Есүст итгэж ертөнцийн эзнийх болбол хэн бүхэнд тааламжтай явдал болно. Энэ нь ертөнцийн эзэн нас барсан хүмүүсийг дахин амьлуулахтай адил гойд сайхан үйл явдал мөн. Хэрв хүн ертөнцийн эзнийг өргөмжлөхийн тулд ургацын дээжээр барьсан талхаан өргүүл бүх ургацаанд зориулж байгаатай адил. Ямарваа юмны их үндэс түүнд зориулагдсан бол тэр юм бүхлээрээ зориулагдсан гэсэн үг. Эртний израильчууд ертөнцийн эзнийг байсан учраас одоогийнх нь бас түүнийх болж чадна. Израильчуудын байдлыг үлгэрлэн хэлбээс жимсний тармил мод мэт. ертөнцийн эзэн модны зарим учрыг тайлж
оронд нь зэрлэг мөчрийг залган ургууллаа. Израиль биш үндэстнүүд та бүхэн жимсний модны зэрлэг мөчөртэй адил бөгөөд ертөнцийн эзэнтэй холбоотой израильчуудын хамт жаргал эдлэж байна. Гэвч та нар үүгээрээ сайрхан бардамнаж, огтлогдсон мөчр мэт болсон израильчуудыг доромжилж үл болно. Та нар зөвхөн тэр модны мөчр бол израильчууд иш үндэсэнд бөгөөд ертөнцийн эзэн эхлээд тэдний өвөг Авраамтай гэрээ тогтоосон нь үнэн билээ. Иймээс та нар хэдийгээр ертөнцийн эзнийх болсон боловч израильчууд харин ямагт та нарын үндэс хэвээрээ байна. ертөнцийн эзэн биднийг өөрийн болгохын тулд израильчуудыг мөчр огтолж хаяхын адил голж хайсан гэж зарим нэг чинь сайрхаж магадгүй. ертөнцийн эзэн та нарыг өөрийн болгохын тулд израильчуудыг түр голсон нь үнэн. Израильчууд өөрсдөө Есүс Христэд итгэхээс татгалзсан учраас ийм байдал бий болсон юм. Оронд нь та нар Есүс Христэд итгэн одоо ертөнцийн эзэнтэй нэгдмэл болжээ. Гэвч үүгээрээ бүү сайрхагдсан. Харин Есүс Христээс урвахаас болгоомжлогдсон.